Иймд авгаа шагнал бүхий итгэлээ бүү хаягтун. Бидний амьдлалд хаях ёстой зүйл олон байгаач. Хаяхаас өөр аргагүй нөхцөл байдалд ордог зүйл олон байгаач. Итгэлээ бити хаяараа гэж хэлж байгаа юм. Яагаад гэвэл энэ итгэл бол Есүс Христ итгэх энэ итгэл бол авгаа шагнал учраас бити хаяараа гэж хэлж байгаа юм. Үүнийг ойлгодог хүний хувьд бол энэ итгэл нь бол үнцэнтэй зүйл болон хувирдаг юм а гэсэн утгатай юм байна. Тэгэхээр Еврей ном саны 10 дугаар бүлгийн 35 дугаар ишлэлийн суур нөхцөлийг харах юм бол тухайн үед Есүс Христ итгэснээсээ болоод маш олон хүмүүс ажил бизнесээ алдаж, хөөгдөж, зарим нь алуулж байсан энэ цаг үе байхгүй юу? Тийм учраас олон хүмүүс Есүс Христ итгэхээ болж байсан юм байна. Тэр хүмүүс хандан Еврей ном бичигдсэн юм байхгүй юу? Еврей ном 10 дугаар бүлэг дээр иймд авгаа шагнал бүхий итгэлээ бити хаяараа. Хаяхаас өөр аргагүй олон нөхцөл байдал донд орсон ч итгэлийг бол хайж болохгүй юм шүү гэсэн үг юм байна. Амен. Тэгэхээр Есүс Христэд итгэл бол Библийн дагаар бол бидний амьдралын хамгийн чухал үнэт зүйл байх ёстой юм байна. Хамгийн чухал үнэт зүйл байх ёстой юм байна. Тан дээр ирээд хин нэгэн хүн чи чамд хэдэн тэрбум төгрөг өгвөл итгэлээ хайж чадах вэ гэж асуувал та хэдэн төгрөг гэж хэлэх вэ? Би чамд 500 сая төгрөг өгье. Итгэлээ хаяа гэвэл та хаях уу? Хэрвээ зарим хүмүүсийн хувьд энэ зүйл үнцэнтэй зүйл биш бол 5 сая төгрөг нь хаяа шүү дээ. 5,000 төгрөг нь чайлж магадгүй. Гэтэ итгэл Есүс Христ итгэл нь үнцэнтэй хүн бол 500 сая гэж хэлсэн ч хаяхгүй байх болно. Цаашлаа 500 сая дээр онохгүй юм а гэх юм бол 5 тэрбум төгрөг өгье. Есүс Христ итгэхэ болоо гэвэл та хаяхгүй юм а. Зарим хүмүүсийн хувьд маш амархан хаях зүйл юу вэ? 5 тэрбум төгрөг аваад итгэлээ хайснаа нь хамаагүй жаргалтай амьдрал шүү дээ гэж бодно. Харин зарим хүмүүс тэгж бодохгүй юм аа. Яагаад гэвэл итгэл нь үн цэнтэй хүн мөн болно шүү дээ. Тэгэхээр бидний Есүс Христ итгэл маань үн цэнтэй зүйл байх ёстой юм байна. Өөрөөр хэлбэл 5 саяас, 500 саяас, цаашлаа 5 тэрбум төгрөгөөс ч илүү үн цэнтэй зүйл болох ёстой юм байна. Хин нэгэн хүн таны амьдралд орж ирээ, таны амьдралыг буснуулахдаа таны итгэлийг оролдож эхлэх үед та итгэлээ хүртэл хамгаалах хэмжээтэй тэр үн цэнтэй зүйл тань болох ёстой гэсэн үг юм байна. Яагаад тэр юм бэ? Би олон ишлэл уншин хамт уншаа гаргаад авч болно те. За. Иохан ном 14:6 бүгдээрээ сайн мэдж байгаа ишлэл болоо. Иохан 14:6 хамт уншаадах юм. 3. Иохан 14:3 уушаар харах бах те. 3. Есүс зам үнэн ам бол би байгаа юм. Хинч надаар дамжилгүйгээр эцэгт хүрэхгүй. Амен. Энэ үгэнд маш тодорхой. Яагаад тэр вэ гэхээр Есүс бол Бурхан руу, цорын ганц Бурхан руу хүрдэг зам болохоор тэр. Яагаад тэр вэ гэхээр Есүс бол цорын ганц Бурханыг таньж мэдэх үнэн учраас тэр. Хизээж хувиршгүй үнэн учраас тэр. Дараах нь Есүс бол цорын ганц нүглээс болж өгсөн хүмүүст ам өгдөг Бурханы ам учраас тэр юм аа. Есүс Христ зөвхөн Есүс Христээр л дамжиж бид Бурхантай уулзаж, Бурханы улсад очиж, жинхэнэ зам үннийг таньж мэддэг учраас Есүс Христэд итгэл бол өөрөө амьдралын хамгийн чухал үн цэнтэй зүйл юм байна. Амен. Тиймээс Есүс Христ итгэх итгэл бол тоглоом биш юм байна. Галаар тоглох чинь тоглоом биш шүү дээ. Хутгаар тоглох нь тоглоом бас биш. Харин Есүс Христ итгэл бас тоглоом биш юм байна. Өөрөөр хэлбэл та өнөөдөр би Есүст итгэлээ, маргааш би итгэхэ боллоо. Нөгөөдөр би итгэнэ, тэний цаад өдөр итгэхэ болно гэсэн амьдралаар амьдрж огт болохгүй гэсэн утгатай юм байна. Тийм монголчууд бидний нэг зан их муу зан байгаа тийм амархан үздэг, тэгээд амархан залхдаг, тэгээд цуглаанд яваад нэг хэдэн жил болоод өнгөрдөг. Угаасаа би мэднэ. Угаасаа би мэднэ гэдэг. Итгэл нь хөрдөг. Энэс бий барих гэдэг нь гэхээр Есүс Христ итгэл бол тоглоом биш юм аа гэсэн үг юм. Учир нь энэ Есүс Христ итгэл бол хүний үхэл амьдралын тухай ярьж байгаа яриа юм аа. Энэ хүн үхсний дараа мөнхөн усад орох уугүй тухай яриа юм аа. Есүс Христ итгэл нь үрд мөнхийн нүглийн шийтгэлийг авах уугүй тухай яриа юм аа. Нүглээ уучлуулж чадах уугүй тухай яриа юм байгаа даа. Тэгэхээр энэ дэлхий дээр зөндөө олон янз янзын мэдээ байгаад байгаа.
Тэр дунд бид заримдаа төөрөөд Есүс Христ итгэл маань дэндүү бүдгэрж гинүү даа гэж бодох үе гарч байгаа. Лук ном 9:25 дээр юм үгүй. Лук ном 9:25 дээр эзэн Есүс юунаас илүү чухал зүйл юу вэ гэдгийг хэлж өгсөн байна. Хамт уншия. 9:25 3 хүн бүх ертөнцийг олж авсан ч амиа алдвал ямар ашиг байх блэ. Амен. Маш нурхай хэлсэн юм. Өөрөөр хэлбэл хүмүүсийн зорилго бол энэ дэлхийг олж авах шүү дээ. Хэлэхэд энэ дэлхийг бүхэлд нь биш юм аа гэхэд энэ дэлхий дээр ямар ч байсан нэг өөрийн байрыг, өөрийн машиныг, өөрийн нэр төрийг, өөрийн карьерийг олж авахыг хүсэж байгаа. Харин эзэн Есүс хэлж байгаа. Хүн бүх дэлхийг олж авчаад тэр хүн нүгэл дотроо үхээд нүглийн шийтгэлийг авах юм бол ямар ашиг байх вэ юм байна. Тиймээс бүх ертөнцийг олж авах энээс илүү чухал зүйл бол Есүс ам болох Есүс Христ итгэл юм байна да. Есүс Христ тэгснээрээ л бид амийг авч Бурхантай уулзч чаддаг учраас тэр шүү дээ. Амен. Тэгэхээр Есүс Христ итгэл бол энэ тоглоом биш юм байгаа юм. Энэ бол бидний амьдралын хамгийн чухал үнд зүйл байх ёстой юм байна да. Хэн нэгэн хүн миний амьдралд орж ирээд миний амьдралыг буснуулахыг, тэр дундаа итгэлийн минь буснуулахыг бид огцгонч зөвшөөрч болохгүй юм байна да. Учир нь бол үрд мөнхийн амьтай хамаатай асуудал учраас тэр юм аа. Тийм үс агасаа жүрэж байна. Танаа санал нэг байгаа тийм ээ. Гэтэ бидний итгэлийг буснуулдаг маш олон зүйлсүүд бий. Бид Библийг унших юм бол Есүс Христ итгэлд маань саад болдог зүйлсүүд маш олон бий. Бас бидний эргэн тойрны найз нөхдөд харуул бас бид мэдэж олдог. Нэг үе хамт итгэж ирсэн хүн маргааш нь итгэхэ болчихсон. Би юу н танаас өмнө яхаа боллоо гэж ярьдаг хүмүүс өндөө олон байдаг шүү дээ. Үүний хамгийн нэг жишээ юу гэхээр 2 дугаар Тимот 4:10 дээр байгаа. 2 дугаар Тимот 4:10 дээр Илч Паул нэгэн хүний тухай ганцхан өгүүлбэр хэлсэн байна. Ганц ч хүрэхгүй өгүүлбэр шүү дээ. Нэг басны 3 үгийг л хэлсэн байгаа даа. Дэм гэдэг хүний талаар хэлсэн. 2 дугаар Тимот 4:10 дээр. За 3. Учир нь дэм өнөөгийг хайрлаж намайг орхиод Теслоник руу явсан. Энэ хүртэл. Амен. Паулд маш олон хүмүүс хамт байсан. Хамтан зүтгэж байсан. Харин гэхдээ энэ түүнтэй хамт зүтгэсэн нэг хүн, дэм гэдэг хүн яасан бэ гэхээр өнөөгийг хайрлаад түүнийг орхисон юм аа гэж. Энэ 3 үг юм аа. Үхэл амьдралын тухай ярьж байгаа Есүс Христ итгэлийг маань буснуулдаг нэг чухал зүйл бол өнөө үеийг хайрлах хайр юм аа. Энэ үеийг хайрлаж байгаа хайр. Энэ хүмүүстэй адилхан байх. Энэ хүмүүсийн бодож байгааг, сэтгэж байгааг, энэ үеийн хүмүүсийн эдэлж байгааг эдлэх гэж хүсэх тэр хүсэл. Өнөө энэ үеийг хайрлаж байгаа энэ хайр нь бидний Есүс Христ итгэх энэ итгэлийг маань буснуулж идэг гэсэн утгатай юм байна. Танаа 12 цагаас гэж бодож орж ирж байгаа хаа тийм. Тиймээс ахтунараа өнөө үеийг хайрлах хайр нь маш олон христэгч нарын итгэлийг буснуулж байгаа юм байна. Тиймээс хүмүүс ямар бодолтой болж байгаа нэхэр энэ үеийг энэ бүх ертөнцийг олж авч л байвал миний амиа алдах нь Есүс Христ итгэл нь тийм чухал биш байна гэж бодоход хүрч байгаа. Тиймээс хичнээн алдах ёстой зүйл байсан ч итгэлийг бид алдаж болохгүй бөгөөд таны амьдралд маш олон үн цэнтэй зүйлсүүд байгаа ч яг үүнд хамгийн чухал зүйл юу вэ гэхээр таны Есүс Христ итгэл юм байна. Таны амьдралын хамгийн чухал үн цэнтэй зүйл бол Есүс Христ итгэл байгаасаа гэж юрэж байна. Энэ өнөө үеийг хайрлах тагаалгүй өнөө үеийг хайрлах. Энийг битмээр хартаарай. Энэ дага хүмүүс ихэн дэм битээ болоосаа гэж мөхөг хүсэж байгаа. Эсний цуглааныхан дэм яд битээ болоосаа. Дараагийн нэгэн саад байна. Би бүх саадыг ярил өнөөдөр номдолд дуусахгүй учраас тэгэхээр дараагийн нэг чухал саадыг ярихаас аргагүй байгаа юм. 1-р Тимот 6-гийн 10 дээр дараагийн нэгэн чухал саадын тухай хэлж өгсөн байна. Бидний итгэлийг буснуулдаг нэгэн зүйл. 1-р Тимот 6-гийн 13. Учир нь өнгөнд дурлах нь хамаг муугийн үндэс мөн. Шунсан зарим нь итгэлээсээ төөрж төмөн зовлонгоор
өөрсдийгөө сүлжээ. Микрофоны жоо цанлаа. Олонтаа сонсч ирсэн ишлэл байна шүү дээ. Мөнгөнд дурлах нь хамаг муугийн үндэс юм аа. Зарим хүмүүс өнөө үеийг хайрлаж байгаа. Ялангуяа залуучууд бол өнөө үеийг хамгийн их хайрлаж байгаа. Харин жоохон нас яваад ирэхээр мөнгөнд дурлж байгаа. Энэ мөнгөнд дурлна гэдэг маань мөнгө хэрэггүй муухай зүйл гэсэн утгаар бичээгүй гэдгийг бид мартаарай. Мөнгө сайн зүйл биш, муу зүйл биш. Мөнгө бол та бид бүгднгийнхэн дуртай зүйл. Гэхдээ мөнгөнд дурлахж болохгүй маа гэж байна. Энэ мөнгөнд дурлна гэдэг нь юу гэсэн үг вэ? Та хэн нэг хүнд дурлахаар тэр хүнийг үргэлж боддог шүү дээ. Тэр хүнний таалагдах бүхнийг хийдэг. Яг үнэ адилаар бүх юмыг мөнгөний нүдээр, өөрөөр зоосны нүдээр харж байгаа амьдралын тухай ярьж байгаа юм. Энийг хийвэл хэдэн төгрөг олох бол, ингэвэл яаж мөнгө олох бол, юм болгоныг мөнгөөр бодож байгаа, харж байгаа энэ хайр бол бидний итгэлийг бус нөлдөг юм а гэж. Тэгээд энэ юу гэж тодорхой хэлсэн мэт юм уу? Итгэлээсээ төөрч. Тэгээд түмэн зовлонгоор өөрсдийгөө сүлбэдэг юм а. Мөнгөж олсон юм байхгүй бөөн зовлонтой хүмүүс болж байна. Тиймээс муу нэгний сатаны ашиглаж байгаа маш том хоёр тактик юу гэхээр өнөө үеийг хайрлах уруу татлага байгаад мөнгийг хайрлах хайр юм байна. Энэ зүйлийг бидний оюун санаанд байнга үзүүлэхлээр бид энэ зүйл хамгийн чухал мэтээр ойлгож байгаа гэсэн үг юм. Өнөө үеийг хайрлах хайр, мөнгийг хайрлах хайр. Энэ хоёр төрлийн хайр нь Есүс Христэд бидний итгэлийг буснуулж, сулруулж, унгаадаг юм байна. Тиймээс сэрэмжтэй байгаасаа гэж уриаж байна. Тиймээс бидний амьдралын хамгийн чухал үнэт зүйл бол Есүс Христэд итгэл. Яагаад вэ? Есүс бол зам, үнэн, ам учраас. Тийм учраас Еврей номын 10 дугаар бүлэг дээр ихэнд юу гэж хэллээ? Иймд агуу шагнал болох итгэлээ бүү хаях тун гэж хэлсэн. Цаашлаад дараагийн нэг чухал зүйл юу байдаг гэхээр зарим хүмүүс тийм би Есүс Христ итгэж байгаа. Хинч миний итгэлийг надаас зайлуулж чадахгүй. Надад 10 тэрбум, 20 тэрбум, хэдэн сая доллар амлсан ч би итгэлээ хаяхгүй гэж бодож байгаа хэрнээ итгэлээр амьдрдаггүй хүмүүс байдаг. Есүс Христэд итгэх болоод Есүс Христийг итгэн даган амьдрах амьдрал хоёр өөрөө нэг зоосны хоёр тал юм аа. Та Есүс Христ дэгдэг хэрнээ түүнд итгэн түүнийг даган амьдрдаггүй бол та бидний итгэл хурамч, хоосон, эсвэл би зүгээр л хувьдаа итгээд байна гэж бодож байгаа бодол төдий байж магадгүй гэсэн шүү дээ. За, маргаас бороо орноо гэсэн цагаагаар байлаа гэж бодъё. Итгэж байгаа хүн маргаас юугаа бэлдэж гарах вэ? Шүхрээ бэлдэн. Цагаагаар итгэдэггүй хүн таамаатай. Ус орохгүй гэж бодоо гарна. Та хин нэгний хүнд үгэнд итгэдэг бол түүнийг дагна шүү дээ. Хэрвээ та Есүс Христ цорын ганц аврагч эзэн мөнгө бөгөөд түүний үхэл бай амьлалт нь надад мөнхийн аймыг өгсөн юм а гэд итгэж байгаа бол түүний үгийн дагуу амьдрнаа гэсэн үг шүү дээ. Үнийг ямар амьдрал гэж хэлдэг вүлээ? Итгэлийн амьдрал гэж хэлдэг. Тиймээс зарим хүмүүс итгэл нь Есүс Христ итгэл нь үн цэн байдаг бол байдаг хэрнээ Есүс Христэд итгэн амьдрах итгэлийн амьдрал үн цэнгүй байдаг. Энэ нь хэдэ бичээсэн дагуу харвал бас хүмүүсийн амьдрал тохиолддог л зүйл байдаг байна. За, бүгдээрээ Лук ном 6-гийн 46 харъя. Лук 6-гийн 46 харах юм бол нэг ийм үг байгаа. Тэгээ би ингэ ярихаа сериусны болгочиход байгаа юм тий. За яах. Лук 6-гийн 46-г хамт. Эзэн нэг чухал зүйлийг хэлж өгсөн. 3. Та нар намайг эзэн гэж дууддаг хэрнээ юунд хийснийг минь үйлддэггүй юм бай. Яг эзэн Есүсийн цаг үеч гэсэн яг ийм хүмүүс байсан юм байгаа даа. Есүс бол миний эзэн юм аа. Би танд түүнд итгэж байгаа гэж хэрнээ ярьдаг хэрнээ бас тэгж бодож байгаа хэрнээ үгийнхэн дагуу амьдрдаггүй хүмүүс. Өөрөөр энэ хүний хувьд Есүс Христ итгэх нь үн цэнтэй хэрнээ түүнийг даган амьдрах итгэлийн амьдрал үн цэнгүй байна гэсэн үг юм байна. Тэм учраас эзэн үнийг онцгойлон хэлсэн байгаа. Чи надад итгэл чинь үн цэнтэй байгаа бол намайг дагах амьдрал чинь бас үн цэн чинь болох ёстой шүү дээ гэж. Ялгааг нь ойлгож байна тийм үү? Бид Есүс Христ итгэл маань үн цэнтэйгээс гадна түүнийг дагах итгэлийн амьдрал маань хүртэл үн цэнтэй байх ёстой юм байна.
Тийм хүмүүс байгаасаа гэж өрөөж байна. Тэгэхээр зарим хүмүүсийн тэгж амьдрч чаддаггүйг бид туршлагаараа мэдэрч байгаа. Есүс Христ итгэх итгэлийн амьдрал нь үнс нь өгөөгүй хүмүүс. Маш олон тийм хэрсдэгч нар байгаа. Хэн нэг хүнд итгэлийг би итгэл төрөх нь арай амархан. Энэ бол Бурхны ажил учраас. Харин түүнийг дахан амьдрах нь тухайн хүнээс чуулганаас ихээхэн зүйл хамаардаг учраас энэ дээр маш олон хүмүүс бүдэрч байдаг. Тиймээс хайртай ах дүүс минь ээ. Есүс Христ итгэх итгэлээс гадна түүнийг дагах итгэлийн амьдрал ч гэсэн хүнцэн өгөөрэй юм аа. Хэрв Есүс Христийг дагах итгэлийн амьдралд үнцэн өгөхгүй бол ямар үр дүн гарч байгаа вэ гэхээр бид Лук номыг цааш нэг уншаад үзэх юм бол агуулга нь нэгтгээд үзвэл товчхон ийм гэсэн үг юм аа. Есүс Христэд итгэн дагах үед ирдэг тэр өрөөлийг, тэр эрх чөлөөг, тэр амар тайвныг эдэлж чаддаггүй л гэсэн үг юм аа. Бид Есүс Христээр дамжуулан авралыг авдагч өрөөлийг бид дуулууртай байдлаар авдаг юм аа. Ийм үг байгаа. Авралыг итгэлээр, өрөөлийг дуулуураар. Дагд хэлэх үү? Аврал. Тэгэхээр зарим хүмүүс боддог. Есүс Христ итгэнгүүтэл өрөөгдөн гэж боддог. Мэдээж танд авралын өрөөлөл ирж байгаа юм уу юм? Гэтэ таны амьдралыг өөрчлөх тэр өрөөлүүд тэр дуулууртай байдлаар түүнийг дагах амьдралаар өөрөөр хэлбэл итгэлийн амьдралдаа үнцэн өгснөөр л ирж байгаа юм байна. Тэгээс маш олон хэрсдэгч хүмүүс, тийм үү? Маш олон хэрсдэгч хүмүүс, залбирдаг хүмүүс, гуйдаг хүмүүс, сулаандаа хамрагддаг хүмүүсийн амьдрал итгэгч биш хүний амьдралаас үрдээ долоон дээр байдаг шүү дээ. Ингээд арх дарсны асуудалтай, муу зуршлын асуудалтай, гэр бүл саллтын асуудалтай, ажил, амьдрал, бизнесийн олон асуудалтай зүгээр сүмдэл явж идэг, хаяа залбирж идэг хүмүүс. Нэг том асуудал байна. Тийм итгэлийн амьдралдаа үнцэн өгөхгүй болохоор тэр Есүс Христийн үгэнд дуулууртай амьдрах амьдралд үнцэн өгж байж тэр өрөөллийг амсч чадна шүү дээ. Тэгэхээр жоохон энгийнээр ярил Есүс тэгж амьдрал нь өөдөлдөггүй байна гэвэл итгэлийн амьдралдаа үнцэн өгөөг байна гэсэн утгатай байна. Цал нэг байгаа хүмүүс. Мөнгөстэй авралыг итгэлээр өрөөлийг доолгораар юм. Бид хүүхдүүдтэй ч гэсэн Есүс Христ итгэлийг өгөхөөс гадна юг өгөх ёстой юм? Есүс Христийг дагах итгэлийн амьдралыг бас өгөх ёстой юм байна шүү дээ. Зарим хүмүүс зөвхөн итгэлийг өгөхөөр миний хүү итгэж болцсон. Одоо амьдралыг нь бурхан удирднаа. Тэгээд дараа нь харамсаж байгаа тохиолдол. Би тэр охиныг итгэгч гэж биш гэж бодохгүй юм. Гэтэ итгэгчийн амьдрал буюу итгэлийн амьдрал үнцэн өгөөг байна гэж харж байгаа юм. Тэгээд цаашаа түүх ярих юм бол нэлээд хэцүү түүх рүү орсон байгаа байхгүй. Тэр залуутай холбоотой зөндөө олон юм дараа ингээд шатын юм болцсон байгаа даа. Өөрөөр тэр хүний хүүхдийн амьдрал итгэлийн амьдралд үнцэн өгөөгүй учраас бас эргэн тойрны хүмүүс үнцэн өгүүлээгүй учраас итгэгч хинээ итгэгч биш хүн шиг амьдарч байна гэсэн үг юм. Тиймээс бурхнаас өгөхийг хүсэж байгаа тэр ивэл ерөөл амар тайван хүч чадлыг мэдэрч чадахгүй байна гэсэн үг юм. Тиймээс бид өнөөдөр харж байгаа зүйл бол Есүс Христ итгэл дээр үнцэн өгөхөөс гадна түүнийг дагах итгэлийн амьдралтаа бас үнцэн өгөөч юм. Бид итгэлийн амьдралдаа үнцэн өгөхгүй бол хамгийн сүүлд нь бид ерөөлөг авч чадахгүйгээс гадна бидний амьдралын чанар ундаг юм байна. Чанар эцсийн дүн муу байдаг гэсэн үг юм байна. Бид бүгдээрээ бурхны өмнө хизээ нэгэн цагт очихдоо амьдралынхаа тухайд дүнгээ тавилна шүү дээ. Бурхны өмнө очиад дүн тавина. Бурхан бидний өмнө бурхны өмнө бүгдээрээ очиад агуун цагаан сентим насны үедээ би дүнгээ тавилна. Миний хүү чи ийм дүнтэй амьдарсан байна гэж. Бид хүн болгон дүн тавина шүү дээ. Тэр бидний яана гэсэн үг юм. Шүүн гэсэн үг шүү дээ. Эзэн бурхны эцсийн шүүлт бол мөнхийн там руу орох үгүй тухай шиг шүүхшүүлтээс гадна итгэгч хүмүүсийн амьдралын чанарыг хэмжих шүүлт авах болно шүү дээ. Харин бид итгэлийн амьдралд үнцэн өгөхгүйгээр амьдрах юм бол
Бид маш олон бүтлгүүтлийг товлох болно. Эцтэй бидний амьдралын дүн муу гарч магадгүй гэсэн утгатай юм байна. Тиймээс өсөл энэ ишлэгийг бидний мартаарай гэж хэлмээр. Илчлэл ном 22 дугаар бүлгийн 11-12. Бүү 12 цагийнхан. Илчлэл ном 22 дугаар бүлгийн 11-ээс 12. Гарсан уу? Хамт уншлаа. 3. Ёс зөв бусыг үйлдэгч нь зөв бусаа үйлсээр л байг. Бузар муугаараа л байг. Зөвд нь зөвд явдлаа үйлсээр л байг. Ариун нь ариунаараа л байг. Харахтун би удахгүй ирнэ. Хүн бүрд үйлсийн дагуу буцаан төлөв шагналм нь надтай хамт байгаа. Амен. Маш тодорхой энэ үгэн дээр өгүүлсэн байгаа даа. Юуг өгүүлж байна гэхээр өөрийнхөө дураар зөв бусаа үлдээдэг бол үлдээдэж болно. Эзний үгийн дагуу зөвийг үлдэх юм бол зөвийг үлдээдэж болно юм байна. Харин эзэн 12 ишлэл маш тодорхой хэлсэн байна. Маргатун би удахгүй ирээд хүн бүрд үйлсийн дагуу буцаан төлөх шагнал надад байна. Бид итгэлийн амьдралдаа үнцийг өгөх юм бол бид зөвийг үлдэж амьдран шүү дээ. Бид ариун амьдралаар амьдрах болно. Тэгээд хожим бид дүнгээ тавилах үедээ сайн дүн авангаа шагналыг хүлээн авна гэсэн үг юм байна. Мөнхийн усын шагнал нь энэ амьдралаас илүү чухал шүү дээ. Тиймээс хайртай ханд ус минь итгэлдээ үнцэн өгцгөө, итгэлийн амьдралдаа үнцэн өгцгөө. Тэгээ буцаад Иврэ ном 10 дугаар бүлгийн 35-36 руу ороодох юм. Одоо энэ ишлэл та бүхэнд ойлгож байгаа л гэж найдаж байна. Тиймд агуу шагнал бүхий итгэлээ бүү хаягтун юм. Юу ч болж байсан итгэлээ бити хаяар. Энэ итгэл чинь шагнал юм багам. Өөрөөр хэлбэл мөнхийн амийн шагнал юм багам. Тэнгэрийн улсын шагнал юм багам. Энэ итгэлийг хайж болохгүй шүү. Итгэлдээ үнцэн өгөөрөө. Тэгээд дараагийн хэсэг ардаа та нар Бурхны хүслийг биелүүлээд амлагдсныг хүлээн авахын тулд та нар төвчээр хэрэгтэй. Энэ бол итгэлийн амьдралын үнцний тухай ярьж байгаа юм байна. Эхнийх нь Есүс Христ итгэлийн тухай ярьж байгаа. Итгэлийн амьдралын үнц нь өөрөөр хэлбэл бид энэ дэлхий дээр Бурхны хүслийн дагуу амьдарч жагаад мөнхийн улсад орох үед үртэл итгэлээр амьдрах энэ амьдралд юу хэрэгтэй юм аа? Төвчээр хэрэгтэй юм аа гэж хэлж байгаа. Би ойлгож байгаа. Таныг энэ дэлхийгээс өнөө үнийг хайрлаач гэж уруу татж байгаа шүү дээ. Байнга өдрөв танилуу далж байгаа. Тиймээс таныг үдэж харж байгаа юм болгонд далж байгаа. Мөн таныг байнга далж байгаа шүү дээ. Энэ бүх зүйлийг эсэргүүцэн алхахын тулд та бидний итгэлийн амьдрал төвчээр хэрэгтэй юм аа. Тагалахгүй итгэлийн амьдрал бол төвчээр юм аа. Дахиад итгэлийн амьдралдаа үнцийг өгөх нь төвчээртэй байх хэрэг юм аа. Аамен. Тиймээс итгэх, итгэлээр амжин төвчих гэдэг бол үргэлж хамтдаа явдаг зүйл юм аа. Хайрт итгэлийн ахын дүүс минь итгэлтэй болон итгэлийн амьдралын үнцийг өгдөг хүмүүс байгаасаа гэж яриад байна. Амен.